Сайн байна уу, намайг Эрдэнэ Цаан гэдэг. Би Дэгжингой брендийг үүсгэн байгуулсан. Манай Дэгжингой брэнд нь бол Монголын анхдагч эсгий гутлуудын болныг одоо 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Бизнес эрхлэхэд бол хамгийн хин даал миний хувьд хүн чанартай байх, бизнесийн этиктэй байх, мөн стратегийн зөв юм төлөвлөгөөтэй байхад бол оршихуйн болов гэж боддог. Зах зээлээ ойлгоод, урт хугацааны зорилгоо тодорхойлоод, эрсдлийг зөв харж ямар нэгэн эрсдэл гарсан үед шийдвэрийг ийм хурдан хугацаанд шийддэг байх нь их зөв юм болоо гэж боддог. Дараагийнх нь бол санхүүгийн мэдлэг болон санхүүгийн сахилах бат гэж боддог. Үүнд бол тухайн бизнесийн орлого, зарлага, ашиг гэдэг зүйлээ ингээд зөв ойлгох хэрэгтэй. Зарим нэг бизнес эрхлэгчдийг хараад ахаар санхүүгийн сахилах бат буруугаас болоод зарлага их нэмснээс болж юм алдагдлыг хүлээдэг юм болов уу гэж хардаг. Дараагийнх нь бол харилцаа буюу манлайлал гэж боддог. Мэдээж амжилттай бизнесийн ард бол хизээш ганцаараа бол байдаггүй. Үүний ард баг хамт олон үргэлж бол байж дээ. Бизнес эрхлэгч хүн бол нэг зорилгын төлөө тухайн баг хамт олноо чиглүүлж урам зориг өгчтэй нэг юм хамт олон болно гэдэг нь бол айгүй зөв гэж бодогддог. Миний хамгийн сүүлд уншсан ном болохоор Өглөөний гайхамшиг байгаа. Ном унших зав надад ер нь бол гардггүй, дандаа уулзалтууд ч гэдэг юм уу, ишин тийш юмнуудаа аавна гэдэг юм уу завгүй байдаг болохоор чөлөө цагаараа подкаст айгүй сонсдог. Сүүлийн үед болохоор юм амарчны подкастыг бас их сонсоод байгаа. Нэгтлийн өнцөг ерөөсөө байхгүй. Айгүй олон янзын хүмүүстэй уулзаж олон янзын өнцөг сонсдог болох сонирхолтой байгаа. Мөн миний бизнестэй холбоотойгоор AI төрлийг бол илүү их сонирхож байгаа. AI зураг, AI видео ч гэдэг юм уу те энийг ингээд залуу үеийнхэнтээс нэг аль аль хөл нийлүүлчих гээд илүүтэй сонирхож байгаа. Хамгийн ихэнд бол тухайн хүн бизнесээ юу хийх гэж байгаа, чихэр хийх гэж байгаа бол те чихрээ судлах хэрэгтэй. Тухайн зах зээл хандсан байх юм бол тэрийг хийх шаардлага байхгүй тийм үү. Тэгэхээр яг тухайн зах зээлээ маш сайн судлаад би энийг дотооддоо зарах гэж байгаа юм уу, гадаадаа зарах гэж байгаа юм уу гэдэг юм а зах зээлээ судлах бол хамгийн ихэнд бол байх хэрэгтэй гэж боддог. Хоёрдугаарт нэг юм бизнесийн нэг юм зөв этик бас айгүй чухал агаад байдаг. Зарим нь ингээд оюуны өмчтэйг нь мэдсээр үжиж хүний тухайн зүйлийг ингэж айгүй их дуурайч хийдэг ч гэдэм үү те. Энэ бол ерөөсөө боломжгүй зохисгүй зүйл шүү дээ. Маш олон гоё бизнес санаа байхад мөнгө олъё гэсэн бодлоор хүний имийг дуурайч хийн гэдэг бол ерөөсөө болохгүй зүйл гэж боддог. Гуравдугаар зүйл бол хүнлэг зүйл бас их гоё санагдаад байдیں۔ Би мөнгө олох гэж байгаа юм чи хамаагүй ашиг хараад би жоо хямдхан материалаар энэ хоолыг хийчихээ. Би амтлагчаар дараад гоё амттай болгоё. Энэ бол хүнд байж зохишгүй зүйл тийм үү? Халиваа зүйл хүнлэг байх. Энийг сурчвал угаасаа бизнес энэ болгоныга дагаа сэтгэл өөрөө гараад ирж байгаа учраас бизнес угаасаа л гоё болно гэж боддог. GS1 Монгол бизнесийн глобал хэл